Та нахта энэ өдрийн мэнд хүргэе. Эхний бичлэг дээр минь маш гоё сэтгэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Сайн уу манайхаа? Та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эхний бичлэг дээр минь маш гоё сэтгэл үлдээсэн хүмүүст баярлалаа. Энэ удаагийн бичлэг дээр өмнөх бичлэгнийхаа part 3-аа хийлээ. Олон юм яриад яах вэ? Бичлэгтээ оръё. Уурлаж хашгирахаар дээвэр рүү гардаг. Тэнд Талай гэдэг нэгэн хүү байхыг бид харна. Нөгөө тал Лита Горья руу гүйж ирнэ. Тиймээс Горья түүнийг нуудаг. Горья түнд чи энд нууцаар ирэх ямар шаардлага байсан юм бэ? Чи зүгээр л би таймын сүд бүсгүй байна гэж хэлсэн бол хинч чамайг оруулах байсан шүү дээ гэхэд Лита. Би энд таймтай уулзах гэж ирээгүй. Би чамтай уулзах гэж ирсэн юм гэж хариулна. Хитагаас болж Горьягийн дайшин сүйдсэн байсан тул Хита түүнд шин дайшин зарчиж өгсөн боловч Горья авахаас татгалзаж байв. Гэвч Лита маш их шаардсан тул Горья дайшинзыг авч үлдэнэ. Горьяг гэртээ ирээд хаалга нээхэд Тайм яг тэнд сууж байв. Тайм түнд би үдэшлэг рүү буцаж очисон боловч хинч намайг хүлээгээгүй. Хинч надад бэхэг өгөөгүй гэхэд Горья. Би чиний бэлгийг хайчихсан гэдэг. Горьягийн дүү чиний бэлэг яг хөргөчний дээр байгаа шүү дээ гэж хэлэхэд Горья бэлгийг түнд өгнө. Тайм түүнээс үүнийг чи хийсэн юм уу? Идэж болохоор зүйлөө үгүй юу гэдэгт би эргэлдэж байна гэхэд Горья бэлгээ буцааж авахыг хүснэ. Тайм энэ бол миний бэлэг. Би буцааж өгөхгүй гэдэг. Яг тэр мөчид Тайм Таиландын тэргүүн баяны биеийн байдал мууцнаас болж түүнийг компани хувьцаа онож энэ нь маш том асуудал үүсгэж болзошгүй байгаа тухай мэдээгээр гарч байхыг харна. Тиймээс Тайм Горьятай баяртай гэж хэлээд явдаг. Маргааш нь Лита Горьягийн цэцгийн дэлгүүрт ирнэ. Тэр Горьяд хамт гадагшаа явъя гэхэд Горья. Би одоо ажилдаа байна. Тийм болохоор хаашаач явж чадахгүй гэдэг. Лита. Хэрв хэн нэгэн чиний дэлгүүрийн бүх цэцгийг худалдаж авчихвал чи явна үсттэй гэд дэлгүүрийн бүх цэцгийг худалдаж аваад Горьяг худалдааны төв рүү дагуулж явдаг. Горья тэнд байх нэгэн цүнхний үнийг хараад цочирдно. Хита тэр цүнхийг худалдаж аваад гарах замдаа Горьяд бэлэлэх гэсэн боловч Горья авахаас татгалзаж байв. Хита. Хэрв чи үүнийг авахгүй бол би яг энд нь орхиод явчихна шүү гэж хэлнэ. Яг тэр үед Горья Таймыг өөрийнх нь уцыг авахгүй байхад яг ийм зүйл хийж байсныг сандаг. Тэгээд Горья Лита гэртээ авчирна. Хита Горьягийн гэрт байгаа зүйлсийг хараад маш их тогтлоно. Учир нь тэр өмнө нь хизээч ийм байшин үзэж байгаагүй аж. Тэр Горьягоос би энд дахин ирж болох уу гэхэд Горья тэгж болно гэдэг. Тэгээд тэр Горьягоос чи Тайм хоёрын дунд яг ямар харилцаа байд юм бэ гэж асуухад Горья Тайм бид хоёр зүгээр их найзууд гэж тайлбарлана. Маргааш өглөө нь Лита гэрлүүгээ хардаг. Горья Таймд Хита бол үнэхээр сайн охин байна гэж хэлнэ. Тайм түүнийг тэврээд би хэд хоногоор хаа нэг тийш явах хэрэгтэй байна. Би чамд хэлж чадахгүй. Тийм болохоор намайг хүлээж байгаарай гэдэг. Горья Таймд маш их санаа зовж байв. Яг тэр үед тэр интернетээс нөгөө бизнесмен нас барсан тухай мэдээг олж харна. Одоо энэ мэдээг бүгд мэддэг болсон байв. Нөгөө талд Тайм гэртээ буцаж ирсэн байлаа. Нөгөө бизнесменийн оршуулгын цэцэгс Горья Канинг хоёрын дэлгүүрээс ирдэг. Кавин түүний өхлөөс борж бүх бизнесменүүдийн амьдрал өөрчлөгдөх гэж байна гэж тайлбарлана. Тайм тэдний нэг бөгөөд өнөөдрийн яслыг Парма групп зохион байгуулж байгаа аж. Яслал ихэлсэн байв. Горья Тайм руу харангаа бидний ертөнц ямар өөр юм бэ гэж дотроо бодно. Лита бэртчихсэн байсан тул Тайм түүнд шахны тууз өгдөг. Лита түүнд баярлалаа гэж хэлнэ. Тэгээд Тайм би чамтай нийт зүйлийн талаар ярилцах хэрэгтэй байна. Энэ сүү тавихыг битгий зөвшөөрөөрэй гэдэг. Лита чи ямар нэгэн зүйл хийж чадах юм уу гэхэд Тайм ямар нэгэн арга олдож таарна. Эдгээр хүмүүс бидний гэрлэлтийг зөвхөн бизнесийн төлөө зохион байгуулж байгаа шүү дээ. Бид бие биедээ хайргүй гэж хэлнэ. Лита түүнээс чиний хувьд хайр тийм чухал юм уу гэж асуухад Тайм чи магадгүй мэдгүй байх. Гэхдээ миний хувьд хайр маш чухал гэдэг. Яслалын дараа Горья Лита хоёр суугаад нилээд удаан ярилцсан. Лита би бизнесийн шаардлагаар Таймтай гэрлэхээс өөр аргагүй гэж тайлбарлана. Тэр Горьягоос чиний хувьд хайр чухал уу гэхэд Горья тийм ээ. Ямар ч шалтгаан байсан бид хайргүй хүнтэйгээ гэрлэх ёсгүй гэж хэлнэ. Лита эхэндээ би Таймд тийм ч дуртай байгаагүй. Гэхдээ одоо түүнийг тийм ч муу хүн биш юм байна гэж бодож байна. Эрт орой хизээ нэгэн цагт би түүнд хайртай болох байх гэдэг.
Маргааш өглөө нь Горья гэртээ ирэхэд Тайм яг тэнд унтаж байв. Тиймээс Горья түүнийг сэрэн. Тайм, би гэрээсээ нууцаар тухтаж ирсэн юм а гэж тайлбарлана. Горья түүнээс чи яагаад нууцаар зугцсан юм бэ гэхэд Тайм гэрт маш их хяналт байгаа. Намаач бас ажиллаж байгаа. Гэхдээ санаа зовох хэрэггүй гэдэг. Горья, та хоёр хамтдаа маш сайхан харагдаж байна. Тэр чамд төгс тохирох хүн юм байна гэж хэлнэ. Үүнийг сонсоод Тайм Оряг гадагш дагуулсан гарна. Тэр Горьягоос чи яагаад тэр бүхнийг хэлж байгаа юм бэ? Би бүх зүйлийг зохицуулна гэж чамд хэлсэн биз дээ. Зүгээр л жаахан хүлээчих гэж асууна. Горья, хүлээлээ гэд юу ч өөрчлөгдөхгүй. Бидний ертөнц дэндүү өөр. Бид нэг асуудлаас гарлаач өөр нэг асуудал үүсэх болно. Би ядарч байна. Энэ ертөнцөл надад тохино. Чи Литатай хамт үлд, учир нь тэр чамд төгс тохирно гэдэг. Тайм түн рүү хашгирч эхэлнэ. Би чиний төлөө маш их зүйл хийсэн. Тэгэхэд би чамд ямар ч үн цэнгүү гэж үү? Энэ хооронд Таймыг авахар хамгаалагчид тэнд хурж ирнэ. Тайм Горьягоос чи намайг энд байгааг тэдэнд хийсэн юм уу гэхэд Горья чи буцах хэрэгтэй гэж хэлдэг. Нөгөө талд Горьяд дуудлага ирнэ. Түүний гэрээсээ гарахад Лита яг тэнд зогсож байв. Тэр Тайм надтай уулзахаар ирсэн гэдгийг хэлжилдэг. Дурсамж хэсэгт Тайм Литад миний найз охин болооч гэж хэлж байгааг бид харна. Лита бити тоглоод бай гэхэд Тайм би нухацтай хэлж байна гэд дараа нь олон нийтийн сүлжээнд Литатай үерхэж байгаа тухайгаа нийтэлдэг. Тэгээд тэр Литад би чамайг хайрлахын тулд чадхаараа хичээх болно гэж хэлдэг. Одоо цагт Горьяч бас энэ мэдээг олж харна. Тэр Литад баяр хүргэе гэхэд Лита түүний тэврээд би Аз жаргалтай байна гэдэг. Дараагийн хэсэгт Рен Горья дээр ирнэ. Тэр Горьягоос чи Таймын тухай бодож байна уу гэхэд Горья үүнийг үгүйсгэнэ. Рен түүнээс та хоёр яагаад салчихсан юм бэ гэж асуухад Горья бид хизээч хосууд байгаагүй гэдэг. Тэгээд Горья Ренээс хичээлдээ туслахыг хүснэ. Рен түүнээс чи зүгээр үү гэхэд Горья би үнэхээр зүгээр байна. Хэрэг Тайм урагшилж чадаж байвал би ч гэсэн урагшилж чадна гэж хариулна. Рен Тайм бол тийм ч амархан урагшилждаг, мартчихдаг хүмүүсийн нэг бишээ гэдэг. Нөгөө талд бүх охид Тайм Лита хоёрын тухай ярьж Горьяг зовоож байв. Тиймээс Горья тэндээс зугтаж доод давхарт нуугдана. Яг тэр үед Талай түүнийг тэндээс дагуулan явдаг. Горья чи юу хийж байгаа юм бэ гэхэд Талай би чамайг нуугдахад чинь тусалж байна. Тайм чамд уурлаад улаан карт өгсөн. Гэхдээ би энд байгаа болохоор чи санаа зовох хэрэггүй гэж хэлнэ. Энэ хооронд Рен, Кавен, MJ3 Талайн талаар мэдээлэл олж авахыг хичээж байсан ч түүний талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл олж чадахгүй байв. Тэгтэл хин нэгэн гарч ирэнгүүт Талай Горьяг тэндээс зүхт гэж хэлэх боловч бүгд ирж Горьяг барьж авна. Рен Горья руу залахыг хичээх боловч түүний утас холбогдох боломжгүй байлаа. Энэ хооронд хүмүүс Горьяг барьж аваад стадион руу авчирна. Оря Талаад юу ч битгий хийгээрэй гэж хэлэх боловч тэд Горьяг цохиж тэр яг тэндээ ухаан алдаад унчихдаг. Одоо Рен тэнд хурж ирнэ. Нөгөө талд Тайм Лита хоёр төгсөлтийн баярын үдшилэг Prom Night руу явж байв. Охид Ренд би туслахыг хичээсэн боловч эдгээр хүмүүс биднийг битгий оролт гэж хэлсэн гэцгэн. Нөгөө хүүгүүд Тайм түүнд улаан карт өгсөн шүү дээ гэхэд Рен хэрв түүнд ямар нэгэн зүйл тохиолдвол би та нарыг зүгээр арахгүй шүү гэж хашгирна. Яг тэр үед түүнд Кавениас дуудлага ирнэ. Рен түүнд Горья улаан карт авчихсан байна гэхэд Кевин хэн өгсөн юм бэ гэж асууна. Рен тэд бүгд үүнийг Таймын тушаал байсан гэж хэлд байна. Сургуулийн бүх хяналтын камерын бичлэгийг шалгаарай. Би Горьяг эмнэлэг рүү авч явж байна гэд Рен түүнийг тэврээд авч явна. Дэлгэцэн дээр А төлөвлөгөө амжилттай боллоо. Одоо Б төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг болсон гэсэн зураас гарч ирнэ. Нөгөө талд тэр хоёр хяналтын камерын бичлэгийг шалгаж байсан бөгөөд бичлэгийг эвлүүлсэн мэт харагдаж байв. MJ хин нэгэн биднийг тэнэг гэж бодоод байх шиг байна гэдэг. Рен Горьяг машинд суулгана. Кевин Горьяд хин улаан карт өгснийг хэлэхээр түүн рүү залах гэж байтал араас нь хин нэгэн гарч ирж Ренийг цөхнө. Кавен Талай Горьяд улаан карт өгсөн байна гэж хэлээд дараа нь дуудлага таслан. Одоо Б төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг боллоо гэдэг. Нөгөө талд Тайм үдшилэг дээр чимээг өхөн зогсож байв. Яг тэр үед Лита түн дээр ирнэ. Тэр түүнд зориулж жигнэмэг жигнсэн байлаа. Тэр би чамайг жигнэмэг идэж байхыг харсан. Тэр жигнэмгийг хэн хийснийг би асуухгүй.
Би зүгээр л чамд таалагдахыг хүсэж байна. Тийм болохоор би чадхаараа сайн жигнэмэг хийсэн юм. Чамд таалагдах хүртэх би үргэлжлүүлэн хичээх болно гэж хэлнэ. Яг тэр үед бүжгийн зарлал хийгдэнэ. Тиймээс Лита түүнийг бүжгийн талбай руу дагуулж явна. Таймыг уцаа асаамагц түүнд талаагаас Горягийн зургийн хамт зургас ирнэ. Зургаст хэрв чи хорийг амьд хаахыг хүсэж байвал энэ газарт ганцаараа хүрээд ир гэсэн байв. Зургасыг харангуйтаа Тайм тэндээс гүйж одно. Одоо дэлгэцэн дээр халиуны зургас гарч ирэх бөгөөд үүнд одоо F4 шийтгэгдэх цаг боллоо гэсэн байв. Дараагийн хэсэгт зарим хүмүүс хорийг сандал дээр хүлдгсэн байхыг бид харна. Түүнийг ухаан ормогц эрен тойрноо хараад та нар яагаад надад ийм зүйл хийж байгаа юм бэ гэж асууна. Талай, би чамд улаан карт өгсөн юм. Таймын халамжилдаг хэн нэгэн гэмтэхэд түүнд ямар санагддгийг би түүнд мэдрүүлмээр байна гэдэг. Нөгөө талд Тайм ууртаагаар талайн байгаа газар руу явж байв. Яг тэр үед түүнд Кавениас дуудлага ирнэ. Кавен, хэн нэгэн Рен руу халдлаа гэж тайлбарлана. Тэгээд Кавен, чи хаан байна гэхэд Тайм, би талайн байгаа газар руу явж байна гэдэг. Кавен, эхлээд MJ-тэй ярилц гэж хэлнэ. MJ тайлбарлахдаа MTF гэдэг нэгэн бүлэн байна. Тэр бүлэм нь улаан карт авч байсан хүмүүсээс бүрддэг бөгөөд энэ бүлэм Фуфуатай холбоотой гэдэг. Фуфа бол Таймын улаан карт өгч байсан нөгөө хүү байв. Талай горид манай хүүгүүдийн нэг болох Фуфа улаан карт авсан юм. Би түүний өшөөг авахын тулд энэ бүхнийг хийж байна гэж хэлнэ. Оря, тэр чиний ах байсан юм уу гэхэд Талай инээж тэр нэг тэнэг байсан юм гэдэг. Талай тайлбарлахдаа түүний аав маш сайн хүн байсан. Би өнчиг хүүхэд байлаа. Тэр намайг өргөж авч сургаж өсгсөн юм. Фуфу надтай яг л ах дүү шиг байсан. Тэр маш авьяаслаг байсан бөгөөд түүний ирээдүй маш гэрэлтэй байх болно гэдгийг би мэдэж байсан ч F4 түүний амьдралыг сүрүүлсэн гэж хэлнэ. Горя, чи энэ сургуулийн сурагч биш иргүү гэхэд Талай, би сургуулийн системийг хакердаж өөрийн нэрийг бүртгүүлсэн юм гэдэг. Талай компьютерийн мэргэжилтэн байж таарсан бөгөөд тэрээр Фуфагийн аавын компанид ажилладаг байжээ. Улаан карт авсныхан дараа Фуфагийн биеийн байдал маш муудсан байна. Сургууль хариуцлагаас бултаж түүний биеийн байдлыг цөөрөмд живснээс босон гэж хэлсэн аж. Энэ бүхнийг хараад Талайн өөр маш их хүрсэн бөгөөд учир нь ямар ч хуйлж энэ хэргийг хүлээж авахыг зөвшөөрөөгүй бөгөөд аавынх нь бүх мөнгө Фуфагийн эмчилгээнд зарцуулагдсанаар үйлдвэрнж бас хаарсан байна. Талай, намайг сургуульд ороход хинт ч улаан карт өгөхгүй байсан. Учир нь Тайм тэр системийг зогсоочихсон байсан юм. Тийм учраас би F4-ийг үзэн яддаг хүмүүсийн багийг бүрдүүлсэн. Тэгээд би өшөөгөө аавна гэж бодсон юм. Чи ч гэсэн тэдний эсрэг байсан атлаа тэднийг дэндүү амархан уучлалчлаа. Тэд ямар муу хүмүүс болохыг чи мэдхүү. Чамд одоо ч боломж байна. Манай талд ор гэдэг. Горя, чиний зүйлсийг хийж байгаа арга чинь буруу байна. Тэд одоо өөрчлөгдсөн гэж хэлдэг. Талаа, тэд хийсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой болно гэхэд Горя, чамд одоо ч хугацаа байна. Бид өөр арга олж чадна гэдэг. Гэвч Талай уурлана. Энэ хооронд Таймч бас тэнд хүрээд ирнэ. Тэр Талайд ориг явуул гэж хэлнэ. Талай, би чам шиг хүмүүсийн амьдралыг сүрүүлдэггүй гин. Тэр түүнд улаан картыг харуулад энэ тоглоомын хариуцлагыг чи хүлээх ёстой. Чи хичнээн хүнд хохирол очруулснаа мэдхүү. Чи хүмүүст улаан карт өгч тэднийг зодож дараа нь мөнгө цацаж бүх зүйлийг засдаг гэдэг. Бүх залуус түүнийг барьж аваад зодож эхэлнэ. Талаа, чамайг зодуулахыг харах надад маш их таашаал өгч байна гэхэд Горя, чи ийм хүн биш шүү дээ гэдэг. Талаа, би үргэлж ийм байсан. Би зүгээр л чиний өмнө сайн хүн болж жүжиглэж байсан юм гэж хэлнэ. Горя, хэрв чи муу хүн байсан бол Фуфа чамд ингэж их хайртай байхгүй байсан. Чи зүгээр л хүүхэд байна гэдэг. Яг тэр үед нэг хүү Горяг түлхэж унгаад чи дэндүү их ярих юм гэж хашгина. Тэр түүнийг далин цохих гэж байтал Талай шилэн лон харж нөгөөгөө хүүгийн толгой руу хүчтэй цохино. Тайм, хэрв чи энэ бүхнийг хийхийг хүсгүй байгаа бол битгий хий гэхэд Талай түүн рүү дуугүй бай гэж хэлээд дахин цохино. Горя, чи түүнийг алах гэж байгаа юм уу гэхэд Тайм, надад санаа зовох хэрэггүй. Би тийм ч амархан өгчихгүй гин. Тэр
тэмцэлд, зодолд гэхэд time. Хэрэг би зодолтол би ялагдах болно гэдэг. Талай түүн рүү дөөгүй бай гэж ашиграна. Бусад залуус талайг зогсоохыг хичээж хэрэг чи зогсохгүй бол time өөхөх болно гэцгэн. Талай. Хэрэг тэр өхвөл надад бүс илүү сайхан санагдах болно гэдэг. Тэр таймыг сандлаар цавхах гэж байтал горья гараа суллаж, гүйн очиж, таймыг онох гэж байсан сандал горьяг онцгодог. Тэр одоо болно, одоо зогс гэж хэлнэ. Хэдийнэ маш их уур гэсэн байсан талай тэндээс яваад өгнө. Дараагийн хэсэгт горья эмлэгт байна. Яг тэр үед тэр ухаан орно. Canning Cavend горья ухаан орчихлоо гэж хэлнэ. Тэр горьяд чи маш удаан хугацаанд ухаангүй байлаа гэхэд горья таймын талаар асуух боловч Canning юу ч хийсэнгүй. Горья босоод явна. Сувилагчаас таймын өрөөг асуугаад тийшээ очино. 3 залуу бүгд тэнд байв. Горья уйлангаа таймд бостоо чи намайг ингэж орхиж болохгүй. Би чамд өөрийгөө чамд хичнээн их хайртайч хэл ямжаагүй байна шүү дээ гэдэг. Тэгтэл тайм зүү зүгээр байж таарах бөгөөд бүгдээрээ инээлдэж таймыг амьд байгаад баяр хүрвэж тэмдэглэж эхэлнэ. Тэгтэн горья таймыг дэрээр цохиж эхэлнэ. Тайм түүний цогсоогоод би ч гэсэн чамд хайртай гэдэг. Орья түүний цохонгоо эн чинь ийм үг хэлэх цаг биш гэж хэлнэ. Бүгдээрээ хамтдаа аз жаргалтайгаар хөгжилдөнө. Лита тэдний яриаг сонсоод тэндээс явж арчирсан цэцгээ хогийн сав руу шийддэг. Дараа нь Рен талайтай уулзаж бид гомдоосон хүн бүрээсээ уучлалт гуйх болно. Фуфач бас энэ жагсаалтанд байгаа гэж хэлнэ. Талай тэгснэр хинч чамааг уучлахгүй. Учир нь та нар тэднийг хэр зэрэг их гомдоосноо төсөөлөгч үгүй байна гэдэг. Дурсамж хэсэгт тайм хүн бүр дээр очиж тэднээс уучлалт гуйж байгааг бид харна. Одоо цагт Рен бүгд уучлсан. Одоо зөвхөн Фуфал үлдсэн гэж хэлнэ. Талай уурлах гэж байтал Рен тайм горитой уулзснаас хойш өөрчлөгдсөн. Чиний уур хилэн бүрэн зүгт төвтөгч одоо энэ хэргийг ингээд дуусгах гэж тайлбарлана. Талай би үүнийг тийм ч амархан дуусгахгүй гэд таймын улаан карт тоглоомыг өөрөө хариуцаж байсан тухайга хүлээж байгаа бичлэгийг Ренд харуулна. Талай би энэ бичлэгийг интернетэд тавих болно гэж хэлнэ. Үүнийг сонсоод Рен төгшинэ. Нөгөө тал гориг гэртээ ирмэгц зарим хүмүүс түүнийг хулгайлж таймын гэрлөө авчирна. Тайм би зүгээр л гориг авчир гэж хэлсэн болохоос хулгайлж авчир гэж хэлээгүй гэдэг. Горья чи намайг яагаад энд дуудсан юм бэ гэж асууна. Тайм би чамтай ярилцах хэрэгтэй байсан юм гэд Рен талайтай уулзахаар явсан. Тэгтэл тэр миний бичлэгийг тавина гэж сүрдүүлсэн байна. Хэрв энэ мэдээ гарвал бүх зүйл дуусах болно. Миний амьдрал өмнөгшгөө байхаа болно гэж тайлбарлана. Горья чи одоо юу хийх юм бэ гэхэд дурсамж хэсэгт тайм талайн утсыг авсныхаа дараа бичлэгийг өөрөө цахимд нийтлсэн байхыг бид харна. Одоо цагт Горья түүний цохингоо чи яагаад энэ бүхнийг хийсэн юм бэ гэж асууна. Тайм юу болохыг би мэдэхгүй байна гэдэг. Орья интернетээс хайж үзээд тэндээс юу ч олж чадсангүй. Тайм энэ яаж боломжтой вэ? Би бичлэгийг өөрөө нийтлсэн шүү дээ гэж гайхна. Яг тэр үед Горьяд талаагаас дууд зурас ирнэ. Тэр зурастаа намайг уучлаарай. Одоо би F4-ийн эсрэг бишээ. Надад ойлгуулж өгсөнд баярлалаа гэсэн байна. Мөн дараагийн удаа видео нийтлэхээс өмнө сайн шалгаж байхыг таймд хэлээрэй. Би үүнийг зөвхөн өөртөө харагдахаар тохируулж тавьсан учраас надаас өөр хинч үзэж чадахгүй байсан юм гэсэн байв. Тайм би маш том буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байна. Гэхдээ би бүх зүйлийг засаж сайн хүн болохын тулд чадхаараа хичээх болно гэж хэлнэ. Горья ямар ч асуудал тулгарсан бид хамтдаа даван тулах болно гэдэг. Тэр таймд баярлалаа гэж хэлээд түүнийг дагуулan явна. Адаа тайм нэгэн дуран захиалж авчирсан байх бөгөөд түүгээрээ Горьяд оддын бороог харуулдаг. Горья би үүнийг анх удаага харж байна. Гэвч харамсалтай нь энэ маш богинохон хугацаанд үргэлжлэх юм байна гэхэд яг тэр үед тайм түүнд зүйлд харуулад харин энэ бол үрд үлдэх болно. Би үүнийг тусгайлан чамд зориулж хийлгэсэн юм. Үүн дээр Орья тайм гэж бичсэн байгаа. Би чамд маш их хайртай. Үргэлж хайрлах болно. Миний найз охин болооч гэж хэлнэ. Орья түүнд татгалзсан хариу өгдөг. Тайм одоо бас юунд болохгүй байгаа юм бэ гэж асуухад Горья чи одоо ч Литтэй харилцаатай байгаа шүү дээ гэдэг. Тайм талаатай холбоотой энэ их замраагүй асуудлаас болоод би Литагийн талаар бүрэмсэн мартчихжээ гэхэд Горья Лита бол миний найз. Би түүнийг гомдоохыг хүсэхгүй байна гэж хэлнэ.
Time. Санаа зовох хэрэггүй. Би Лидтэй ярилцах болно гэдэг. Тиймээс Горья түүнд зүйлтийг нь буцааж өгнө. Time. Чи үүнийг өөртөө байлгаж бай. Бүх зүйлийг шийдчихгээд би чамд дахин гэрлэх санал тавих болно гэж хэлдэг. Тэгээд Горья явхаар хөтлөхөд Time. Шүн явах аюултай шүү дээ гэд. Чи өнөөдөр энд хонцчиж болох уу гэж асуусан боловч Горья татгалдаж тэндээс явна. Гэвч тэр санамсаргүйгээр нэгэн ваар хагалцдаг. Яг тэр үед Лита тэднийг хамт байхыг хараад "Горья, чи энд юу хийж байгаа юм бэ? Бас Time чиний гэрт шүн авахд байж болохгүй гэдэг баха" гэж асуув. Time хариултаж байтал Лита түүнийг дуугүй болгож Горьягаас хариулт нэгтэг. Яг тэр үед үйлчлэгч эгч хурж ирээд "Би Горьяд энд үлдэх зөвшөөрөл өгсөн юм. Тэр бол Time-ийн хувийн туслах үйлчлэгчээ" гэж тайлбарлана. Литаг явсны дараа Горья түүнд баярлалаа гэж хэлдэг. Үйлчлэгч эгч "Би чамд туслаагүй. Чиний хагалсан ваарны төлбөрийг чи төлөх ёстой болно. Чамд тийм их мөнгө байхгүй учраас би чамайг энд үйлчлэгчээр ажилд авлаа" гэдэг. Горья ваарны үнийг асуухад нагаз эгч 70,000 гэж хэлнэ. Үүнийг сонсоод Горья цочирддаг. Эгч "Хэрэв чи энд ажиллахыг хүсэхгүй байгаа бол мөнгөө төлөх өөр арга олъё" гэхэд Горья зөвшөөрнө. Маргаашнаас нь Горья тэнд ажиллаж эхэлдэг. Өглөө нь тэр Time-ийн өрөөг цэвэрлэхээр ороод Time-ыг харуутаа хаширдаг. Time. "Энд чинь миний өрөө шүү дээ. Бас санаа зовох хэрэггүй. Би Лидтэй ярилцах гэж хичээж байна. Гэрч тэр миний утсыг авахгүй байгаа учраас би гэрлүү нь очиж уулзах болно гэж хэлнэ. Яг тэр үед үйлчлэгч эгч орж ирээд "Чи Time-ийн найз гэдгийг чинь мэдэгч, энэ нь чи түүнтэй үргэлж ярилцаж болно гэсэн үг биш. Чиний дараагийн ажил бол Time-ыг хооллох гэдэг." Тэгээд Горья түүнийг хоолно. Энэ хүрээд part 3 дуусаж байна. Дараагийн бичлэг дээрээ шинэ бичлэг оруулах уу? Энэ бичлэгний part 4-ийг хийх үү ахин бэ найзуудаа? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.